Минийхөө 18 нас хурлаа. Аав нь чамд нэг автобус өгье, $5,000 өгье. 2 жилийн дараа ямар хүн болохоо шийдээрэй. Ингээд дэлхийг тойроод яваад энэ жилдээ хайртай хүндээ гоё юм үзүүлэхгүй болохоор ганцаараа тэр зүйлийг үзээд нэг утгагүй санагдаад эхэлсэн байхгүй. Тэгээ үүлний дээр машинтай явж байхад адуу бэлчижсэн. Монгол хүн чинь гадаа 40 градус цаалан байсан ч гэсэн борцтой шүлээ авахгүй болдгоо. Манад очи гэдэг байхгүй. Тэгээ бүр ингээ хэнийг сонгох вэ? Арай гайгүй царайтай гин. За манад очи энэ бол 2 сая төгрөг байна шүү дээ, тий. Монголоос гараад Орос үзээд, Казак үзээд, Киргиз үзээд, Тажик үзээд, тэгээ Узбек үзээд ороод ирэх бензиний мөнгө хангалттай байдаг шүү. Гэр бүлээрээ машинтай аялал гарахад ямар сонин хачин дурсамжтай мөчүүд тохиолддог вэ? Машинтай аялагч төвшин жаргалын гайхалтай дөвхүүд хүн ухаарал төрүүлсэн мөчүүдийг үргэлжтэй аялагч Очвас World-ийн хамтаар сонсхийг урьж байна. Адал явдлын ертөнцид хамтдаа нэгдэцгээе. За төвшин хасаа ингэж зөв. Төвшин маань одоо гэр бүлээрээ бас дэлхийн бараг 50-аас 70 орноор гэр бүлээрээ аялцсан байхгүй тий. Та яагаад ингэж машинтай аялах болсон юм? Машинтай аялаад тэр гэр бүлээрээ байгаа байхгүй. Хоёулахнаа биш. Хүүхдтэйгээ гуруулаа, тавуулаа. Тэг яагаад гэр бүлээр машинтай аялах болсон? Тэр талаар гоё ингээд эхнээс нь гоё ингээд дэлгэрэнгүй тавьчих. За хамгийн анх бол өргөвчтэй аяллаар эхэлсэн. Тэгээ эхний 10 орноо өргөвчтэй аяллаад уйдцсан гэсэн үг. За бүр ихтэйд бол нөгөө бүр хөтөчтэй аялал жуулчлалын компаниар явж исэн. Тэр үед яг ингээд нэг нохоо шиг тий. Нэг гинждүүлсэн нохоо шиг санагдаадсан. За аашаа яваараа энэ цугаараа энэ зураг авахулаарай гэл. Тэгэхээр ер нь жоохон уйдгартай байсан. Тэгээ дараа нь ганцаараа өргөвчтэй аялж байгаа. Бас л уйдаад эхэлсэн. Хайртай хүндээ гоё юм үзүүлэхгүй болохоор ганцаараа тэр зүйлийг үзээд нэг утгагүй санагдаад эхэлсэн байхгүй. Тэгээд дараа нь хоёлоо явж байгаад хүүхдүүдтэй үзүүлэхгүй бол бас утгагүй санагдаад эхэлсэн. Яг тийм шүү. Тэгэл ер нь гэр бүлээр явсан да. Би бас гайхаж байгаа. 3 хүүхэдтэй явж байгаа. Эхнэр хүүхэдтэй явж байгаа. Эхнэр үчи ингээ хоол болно шүү дээ. Нэг хоол хийлэнгөө таалагдахгүй байна. Хүүхдүүдтэй зориулж тус нь хоол хийж идэн. Тэгээд та яаж ингэж машинтаа ингээ дэлхийн 50 улсаар аялахдаа хоолоо яаж зохицуулсан бэ? За ерөнхийдөө бол хоол юу яаж байгаа? Борц. Машинд бол борцвол заавал байна. Монгол хүн чинь гадаа 40 градус цаалан байсан ч гэсэн борцтой шүлээ авахгүй болдгоо. Яг хөксөрж байгаа мөшөлтэй холдовтой дандаа борцтой шүлээ хийж иддэг. Тэгээд яг атсан газрынхан гой хоолнуудыг бол мэдээж идэх нь тодорхой. Тэгээд хамгийн гой хоолтой газараасаа би шууд хэлчих болно. Иран руу яваад Иран хоол идэж үзээрэй гэдэг залуучуудад хэлмээр байгаа. Гэхдээ нэг асуудал байгаа. Иранд очихоор ингээд тойроо 4-5 айл зогсож байгаа. Манад очи гэдэг байхгүй. Тэгээ бүр ингээ хэнийг сонгох вэ? Арай гайгүй царайтай гин. За манад очи. Гайгүй тий царай хараад байгаа шүү дээ. Тэгээд эсвэл эхлээд ирсэн. За уучлаарай 4 sorry эднийд очлоо. За тэгээ гэрлүүн яваад очихоор нэг асуудал байгаа. Бид нар амар үлдсэн л явж байгаа шүү дээ. Ойлгомжтой замд явж байгаа юм чинь. Хоолоо хийгээл тэр хоол 3 цагийн дараа болно. За яг хүлээхийг тооцвол яраа хоол бол тасархаа амттай байдаг шүү. Тухайн улсын хамгийн гоё хоолнд идэх гэдэг бол том аз жаргал гэж боддог. Тэгээ танд юу байгаа юу? Төвшаагаас шууд сууч. Нэг айлд оронгуудаа ингээд тасархай гоё дайлуулж ирсэн. Бүр ингээд Иран та ингээд яг Иран юм уу? Өөр улс байгаа юу? Гэхдээ бүх улсад айлд орж дайлуулсан. Тэгэхээр одоо яг 60 улсад айлд очиж хоол буудсан л хүн явж ин л та. Тэгэхээр асуулт нь аль нь гоё гэж юу? Аль нь гоё? Иран гоё. Төвшаахыг бас машинтай аялахаас өмнөх өөрийг нь бас яриулмаар байгаа байхгүй. Тэгээд яагаад ингэж одоо хүн болон ингэ аялах сонирхолтой гоод энд байгаа хүмүүс ингэ бүгд аялах хүсэлтэй. Зарим нь яагаад гэдгийг мэдэхгүй нэгнийгээ дуурайгаад за аялах гоё ихээр аялж иж магадгүй. За зарим нь үнэхээр дугуйтаа ингэ дэлхийг тойрох, хөрвчтэйгээ дэлхийг тойрох. Би ингэ яг яагаад гэдгийг амар асуумар санагдмаас өөрөөсөө. Тэгээд танаас тойроос асууч. Яг яагаад ингэ машинтай эсвэл үрвчтэй яваад. Ер нь бол яг юу юм шиг байгаа. Аялахаараа нөгөө нэг бид нар яг тэр нэг улсыг үзэх гээд байгаа чинь биш. Тэр улсад тохиолдох адал явдалт нь одоо юу байгаа тох шунаад байгаа байхгүй. Тий. Яг ямар адал явдал, ямар хүмүүстэй уулзах бол тий. Хаана гоё машин эвдэрсэн чинь гинт хаанаас гоё ингээд тусламж ингээ гоё ингээ гэрэл цацруулаад гараад ирэх бол тий. Тэгээ тэр хүмүүстэйгээ гоё танилцаад гэрт нь очиж хоол идэх бол. Ер нь яг гэрэл түүнээсээ яг нэг тэнд очиод нэг энэ байшинг нь үзчихээ. Тэнд гоё зам үзье гэж явдаг хүн одоо байхгүй байх гэж бодчих. Бас төвшаахаас машинтай холбоогоор цацсооч заяа. Тэгээд одоо ингээ машинтай ингээ явгуудаа Химлан нуруу энэтгийн юугаар гэж явж байсан тийм. Тэнд ингээ машинтай явжгаад одоо ингээ өндөр уус хараад ингээ хамгийн гой байгальтай ингээ тэр мөч машинаа ингээ жолоодсон явж байгаа л хөө энэ юу вэ? Энэ яг энэ байгаль чинхэн мөн үү гэж машинаасаа буугаад ингээ харддаг ч юм уу. Тийм мөч байгаа юу? Байлгүй яхаа. Ерөнхийдөө бол Монгол хүн нэг уул тал салхиндаа их дуртай тийм.
Тэгээ тэр ч утгаараа яг уултай газар руу явахаараа бол нь вау гэж байнга тэгдэг. За эхний аяллаар явж байхад бол Киргиз улсад бол үнэхээр барьц алдсан. Яагаад гэвэл бид нөгөө хэдэн ч өдөр тэр уулыг давсан юм мэдэхгүй. Яваад байсан явж даваад үүлнээсээ дээшээ гарч давсан байхгүй. Тэгээ үүлний дээр машинтай явж байхад адуу бэлчижсэн гэдэг. За тэр хажууд нь бас цэв зинхэр нуур байсан. Зүгээр ч кино юм уу үлгэр юм уу те яг энийг хараад бол бүр хоёлаа ингээл буугаад бараг нулимс хоочоод би нэгэ тэрэл ямар гоё юм бэ гэж тэгжсэн. За хоёр дахь удаад бол бид нар нөгөө хоёр дахь удаага машинтайгаа явхад бол нөгөө том автобустай явсан те Сидней рүү. Тэгэхэд яг бид нар юуг бол давсан байгаа нөгөө Гямлан ургаагаар давж Непалаар цөмдөр явсан. Тэгэхэд яа тэнд ингээд нэг доошо харахад ёстой нэг ачааны машин бол шоргоолт шиг харагддаг. Манайхан бүгд ер нь нэг айж байгаа зав тэн дээрээс. Би ганцаархнаа айж байгаагаа мэддэхгүй байх хэвээр. Бусдаар бол яг ингээл гэж. Хаяа нөгөө ячмөр гэж. Тэнд бол үнэхээр ямар ч даавын хөө бараг те салганахгүй байхын аргагүй бодлоо Гямлан уруу гэж бодохоор ч ямар ойлгохтой байх тийм амар доошгоо ингээд харна хэрвээ тэндээс ямар нэгэн байдлаар өнхөрвөл бараг л тийм 2 цаг өнхөрнөө тэндээс. Тэгэхээр бол тэр уулын бод сүр хүчийг бол ойлгож байгаа бох тийм үнэхээр гайхамшигтай. Тэнд бол бараг л эхний үедээ бол зүгээр асаагаал машин асаагаал зогсоол бууд зураг авахлаад асаагаал хөдлөөл зураг авахлаад яваадс ихэндээ бол сүүл рүүгээ хараад ирсэн. Би бас ингэж асуумаар байна. Тушаахаас ингээд за гадны жуулчд ирлээ. Тэгвэл Монголыг төлөөлөхтэй хамгийн гол брэнд зүйл нь юу юм бэ? За ер нь бол яг нөгөө машинтай аялагч болохоор зам дандаа машинтай аялагч нартай уулзсан. Тэгээд тэдний ярьдаг юмнаас би ярьж өгье заа. Тэдний ярьдгаар бол Монгол бол машинтай аялагч нарын деважин. Торгуул иржсэн тохиолдол байна уу те? Энэ парклж болохгүй гэсэн тохиолдол байна уу? Энд хонж болохгүй гэсэн юм байна уу? Тэгэхдээ бид нар зарим улсад нэг шөнө хонхож дөрөв хөөгддөг байхгүй. Хаалга тогшоол яв гэдэг. Тэгэхээр манай брэнд бол ер нь бол эрхчлөө байхгүй. Жинхэнэ эрхчлөөг бол зөвхөн Монгол улсад мэдрэх боломжтой гэж бодож байна. Одоо ингээд аялж байгаа хүмүүсээс амар их асуудаг байхгүй. Яаж хямд аялаад байна те? Машинтай аялахад ер нь ингээд гэр бүлийн зардлаа яг яаж эртнээс төлөвлөж чинь те? Эсвэл хадгаламжийн данстай юу? Эсвэл эртнээс ингэж ажил хийж цуглуулж чаад аялж гэнэ үү? За энэ бас яг хүмүүс маш их асуудаг. Машинтай нөгөө ингэ яваад хахаар за энэ амар 100,000 доллартай гараад бодоод байгаа байхгүй. Тэгэхээр үндэ тийм байхгүй. Яад өгөхөр бид нар бол бас адилхан бидний хаа нөгөө талын Монгол энержи ресурс байхгүй. Өөрсдөө гэр бүлийнхээ боломжоор мөнгөө цуглуулад явдаг. Яг одоо бол дараагийнхаа аялал зориулаад мөнгөө цуглуулад эхэлсэн байгаа. Тэгэхээр нэг сард бол явахаар төлөвлөж байгаа. За хүмүүсийн нөгөө нэг ойлголт өгөхөд машинтай аялал бол өөрөө мөнгө хэмнэх айгүй сайн боломж байхгүй. Яг тэгэхээр хэрвээ тавлаа явах юм бол 5 хүний тий заавна 5 хүн магадгүй 2 өрөөнд хуваагдаж буудалд орно өдөр болгон тий. Тэгэхээр тавлаа машинда ресторанд орох хэрэгтэй болно тий. Машинда хоолоо идэж чинь, машинда унтж чинь за ямар нэгэн богоон галт тэрэг одоо нөгөө онгоц авах шаардлагагүй ингээ яваад идэг болохоор дундаа тавлаа нийлээд нэг машинд бензин хийгээд байгаа тохиолоос. Тэгэхээр зардал хэмжлэг байхгүй. Би бас энэ байгаа залуучуудаас нэг юм асуучих гэж бодож шууд. Энэ дотор одоо 2 сая төгрөгнөөс дээш үнэтэй гар утастай хүмүүс байгаа юу? Бага тий. iPhone юу чинь. За ер нь бол 2 сая төгрөг байна шүү дээ тий. Монголоос гараад Орос үзээд, Казак үзээд, Киргиз үзээд, Тажик үзээд, тэгээ Узбек үзээд ороод ирэх бензиний мөнгө хангалттай байдаг шүү гэж хэлсэн. Бензиний мөнгө хангалттай. Тэгэхээр боломжтой байна тий. Монголд одоо хэдүүлээ төсөөлье заяа. За та хэд Монголыг мэдэхгүй заяа. Монголын талаар ямар ч ойлголт байхгүй. За Монголд өргөжтэйгээ буулаа, нисгтэр буулаа. Тэгээ Монголд яг юу үзэх вэ? Нөгөө талаас Монголд яг тэр үнд яг юуг өгөх вэ? Салхи. Бид нар ч нөгөө Монголд байж байгаад гадагшаага машинтай явахаар нэг асуудал үүсдэг байхгүй. Бүтэж өгөх гээд яддаг байхгүй. Тэг ерөөсөө ийм гойсын сэвэлзэн талын салхи байдаггүй. Тэгэхээр тэр хүмүүс анхудаа тэр салхийг мэдэрж байгаа гэж хэлэхэд юу болно шүү. Тэр бол маш онцгой шүү тий. Сая их таах би мэдэрсэн. Сая 2 сар хагас яг Зүүн Азийн улсаар яваад нэмэлт 45 градусд явж байгаа байхгүй юу? Аим шиг таалав. Би бодлоо Таиландаас Лаос руу явахдаа амар том орсон юм аа. За нэмэлт 45 градус наваа зогсоож чадахгүй нэ тэр. Тэг би чи өрөвчтэйг явж байгаа. Ахвал машин 40 градус машинтаа шууд бүгчих штэ. Кондишнасаа чи тэ. Тэг би болохоор ингээд бүх ингээд наран ингээд ил тусаад тэг Таиландаас Лаос руу 2 өдөр усан завьтай орсон байхгүй юу? Тэр усан завь нь ингээд ил задгаа дээр үе усан завь. Ингээд амрах бишээ өдөр ингээл 45 градус наран тусна хоол идэх боломжгүй Зүүн Азийн хамгийн том өрөө Меконг өрөндөө ингээ 2 өдөр яваад Лаос улс руу орж байгаа. Тэгээ замдаа нэг бакпейнг тосгонд хонж байгаа байхгүй. Тэгээ тэр тосгонд нэг хоноол өглөө нь дахиад 45 градус.
Тэр бол нэр үнэхээр аимшигтай байсан. Тэгээд явж ирчингүүтээ Монголд ирээд би ингээд нисгтэр ингээд бууж байгаа байхгүй. Тэгээд би бүр ихчлэн мэдэрсэн. Юу энэ салхи, энэ агаар тэгэл ингээд зүгээр гэр бүлийн амар сансан байсан, агаараа сансан байсан. Тэг өмнө нь бол агаарын үн цэнийг ерөөс ойлгохгүй байсан л. Хөө агаар гэхээр гин чи зүгээр ингээд хүмүүс чи амьсгалахгүй ш амьсгалгаач мэдхгүй арга амьдарч байгаа ш тэр нь бол. Тэгэл би амар жижиг зүйлүүд амар талархаж сурсан. Тэгэл найзуудтайгаа ойр байх, гэр бүлийнхэнтэйгээ ингээд ойр байх чи ямар гоё том аз жаргал ингээд. Тэгээд бас эрэнгүүтээ гэрийнхаа үүдний сандлыг хүртэл ингээд сандсан байгаа. Амар сонио. Тэгэл амар сонин санд юм хэлээ. Тэгээд агаар бол нэр үнэхээр бааш. За аялалд гарахаас өмнө одоо хамгийн ихээр анхаарах зүйлс юу вэ? За аялалд гарахаас өмнө шүү дээ. Машинтай аялагч нарын хувьд юу анхаарах вэ гэхээр өтөр түргэн гэрээсээ гарахад л анхаарах хэрэгтэй. Ерөөсөө тийм нөгөө машинаа асаахад явхад л анхаарна. Тэгэхгүй би одоо нөгөө сүүлийн үед маш олон хүмүүсийг замд гаргаж байгаа. Мотоциклтэй, дугуйтай, машинтай одоо 10 20 хүн яг одоо ингээд дундад таацаар ингээд явж байгаа байхгүй. Гарч өгөхгүй ерөөсөө ингээд оцгоноо л байгаад нэг ийм татлага авах гэсэн ийм нэг шавраас гаргана, ийм данхраад, ийм түлхүүр багаж яваад өгөөч та нар ямар ангараг руу явах гэж байгаа юу те бүх юм байгаа газар руу явж байгаа шүү дээ. Урдан гараад өгөөч гэл. Тэгээ гарцныхаа дараа тэр хэдийн өдөх замдаа явж байгаад цоглуулсан юмныхаа 70% нь хайдیں۔ Амар их хог авч удаг машинтай явахаар өргөжтэй хүмүүс л арай дээр өгдөг баг. Машинтангууд бол бүр амар шүү. Тэгэхээр ерөөсөө шууд гарч яваад замаасаа хэрэгтэй маахын чухал байдаг шүү. Бэлтгэл бол энд байхгүй. Ялангуяа машинтай аялал нөгөө нэг жолооны үнэлэх зүгээр өөрийнхөө саарал үнэлэхээр явчихна. Машины бичгээр амтан зүгээр өөрийнхөө бичгээр амтан явчихна. Тэгэхээр ямар зөвшөөрөл юу ч хэрэггүй машинаасаа л явахд болдог байхгүй. Тэгэхээр хурдан түргэнэл гараарай л гэж хэлээ. Одоо оройтог байгаа шүү дээ. 6 7 сар байна, 8 сар байна тий. Түшаахын хамгийн том хөлт нийтдээ лээ. 10 ирсэн. За би таны хүүхэд заяа. Бүр хүүхэд. За би 18 настай. Одоо ингээд 10 жилээ төгсөөд мэрэгжил сонгох гээд ингээд яах вэ ийх үү гэ тэ. Сурмаар ч юм шиг, сурмааргүй ч юм шиг, эсвэл дэлхийгээр тойрч аялмаар ч юм шиг. Тэгээ та яг өөрийнхөө за надад 18 настай хүүхдэд ямар зөвлөгөө өгөх вэ? Амьдралд нь, аялалд нь. За би бол надад асуулт нь ч бол бэлэн байна. Яг л би өөрөө хүүхдтэй бодсон байгаа. За манай одоо хүүхдүүд ой 2 сартай, 6 настай, 8 сартай аялалд яваад замдаа 2 удаа төрс өдрөө тэмдэглэсэн. Одоо ерөнхийдөө нэг бас 25 мав орноор аялцсан байгаа хүүхдүүд маань. За тэгээд ингэж хэлмээр байна. За очроо миний хөө 18 нас хүрлээ. Аав нь чамд нэг автобус өгье, $5,000 өгье. 2 жилийн дараа ямар хүн болохоо шийдээрэй. Ингээд дэлхийг тойроод явбал ингэж хэлэндээ. Шинэ мэдлэг мэдээлэл мэдрэмжүүдийг авахыг хүсвэл subscribe хийж залуусын орон зайд нэгдээрэй.